Хай. За бид хоёр одоо сонгуул болчих болохоор хинэн сонгуул өгөх вэ гэдэг дээр юм бол шодож шийдэж байгаа. Яагаад нэг нь өгч байгаа гэдгийг бодохгүй ярий. Дараа нь ярий тий. Эхлээд ямар шодчи. Нэг. Хэд 3 юм нэг юм. Тэ нэг л үз. Нэг л үз. Юмараа. Харалчи хийгээ борсоо чи ирэхгүй гаргасан. Хөө би ингэсэн шүү дээ. Би дунд гаргасан. Манай үзэгчд рүү дунд руу гаргасан. Үзэгчтэй үнэхээр хүндэлсэнгүй баярлаа. За тэгээд явсан ялагч тодорлоо. За сэтгэл ямар вэ? Гоё. Би сонгуул өгнө Камбера орно. Гадаад хүмүүсээс сонгуул өгөхээр гадаадд байгаа улс орныхоо элчин сайдн дээр очиод сонгуулаа биеэрээ очиж өгнө. Тэгээд ямар ч гэсэн election.gov юу илээ тэрүүгээр ингээ бүртгэлээ хийж байгаа юм билээ. Тэгээд бүртгэлээ хийжээд очиод сонгуулаа өгнө. Тэгээд бид гурав яагаад битээр шодоод аваа вэ гэхээр одоо эндээс Камбера явахын тулд машинаар 3 цаг 30 минутын зайтай явна. Тэнгүүд хүүхдтэйгээ тийж явах хэцүү. Ялангуяа бид гурт машин байхгүй. За тэгээд машинг учраас эсвэл тренер явна, эсвэл нисэн гэсэн 3 сонголт байгаа байхгүй юу? Тренер явахаар нийтдээ 5 цаг явна. За 5 цаг ингээ хүүхдтэйгээ ингээ бүтэн өдөр нэг өдөр ингээд бүтэн тренд явна гэдэг чинь амар хэцүү. За тэгэхээр бид хоёр нисий гэхээр хоёр талдаа тэгэд нэг хүний $380 байхгүй юу? За тэгээ $380-аар ингээд бөөндө гэр бүлээр явъя гэхээр манай гэр бүлээс нийтдээ $1000 зардал гарах гэдэг. Очоод тэндээ нэг хоолойг ингээд нийтдээ $1500 буюу 3,300,000 төгрөгийн зардал гарах гэдэг учраас нэг нь явах гэж байгаа юм байна. Тэгээ нэгийгээ сайхан өдөржингөө ингээд ми таймыг явуулах гэж байна тий. Тэгээ би явах. За баярлалаа. Тэнцэрэн. Ингээд сонгол өгнө. Гүр энэ зүгээр бид нар одоо нэг Австрали Сиднейд амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд өшөө зөндөө олон орнуудад монголчууд амьдарч байгаа шүү. Тэгээ сүүлд би нэг статистик харахад гадаадд амьдарч байгаа монголчууд тэр бол яг 20 оны судалгаа байхгүй. Тэгэхэд 120 мянган монголчууд ер нь гадаадд амьдардаг гэж байгаа. Тэнгүүд яг үүндээ бол одоо ингээд энэ 120 мянган хүний санал бол одоо тэр бас л амар нөлөөлнө шүү дээ энэ сонгуульд тий. Тэнгүүд л яг одоо ингээд одоо тэр одоо хот болгонд нь тодорхой хэмжээний сонгуул өгөх тийм арга чарга чи одоо энэ технологи хөгжсөн байхад одоо онлайнаар өгдөг тэр процессыг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд энэ 120 тийм одоо өшөө 20 оны судалгаа одоо 24 он тий өшөө одоо нэмэгдсэн байна шүү дээ 150 мянга ч 200 мянга болсон байна. Тэгвэл тэр хүмүүс яг бид нар шиг юм нөхцөл байдлаар сонгуул өгч чадахгүйгээр ингээд өнгөрчихөж байгаа хөөх. Тэнгүүд энэ хүмүүс чинь бас тодорхой хэмжээний нэг хүн тий за ер нь иймэрхүү хүмүүсийн сонгоё гэсэн тодорхой бодож байгаа шүү дээ. Тэнгүүл тэр энэ одоо боломжтой хүмүүс ингээд өгч чадахгүй ингээл мөнгөн дээр болоод ингээл өгч чадахгүй болно. Гэтэ ямар ч манай хүмүүс нэг нь өгч байгаа. Нэг нь өгнө. Тэгээ өгч чадахгүй болонгол энэ хүмүүсийн санал байхгүй болохоор яг нөгөө улс төрч чинь нөгөө автобус зээлдэх бас энэ балаа мөнгө төр идэж уудаг самман те ийм хүмүүсд захиж орж ирэл биднийг бас ингээл дахиад нөгөө Монголд амьдарч байгаа хүмүүсийг 4 жил дахиад ингээл хэцүү амьдруулж штэ те одоо шууган залуучууд манаас гэтээ бас ингээд сонгуул өгөх чинь иргэн хүн үүрэг байхгүй ер нь бол нэг ясна. Гэхдээ яг гадаадд хүмүүс одоо шинэ Америкт байгаа за Америкт ингээд байж ич консул ч ганцхан Вашингтон DC байдаг штэ тий бас Чикагод байдаг. За тэмүүтийн сан манд амьдарч байгаа хүмүүс яаж тэг Вашингтон орж ирэн сонгуул өгөх. Тий Америк ч бүр бас том орн штэ тий тэгвэл бас л шинээр эсвэл Америкч манад албан маа Солонгос жишээнүүдээ яг яа тийм мэдгүй л гэхдээ Солонгос дош нэлээд олон Монгол. Солонгос яг арай л жижиг гэн. Гэтэл бас ер нь бол ихэвчлэн бас хараар ажиллаж байгаа шүү дээ хүмүүс. Тэгвэл тэр хүмүүс бас санал өгч чадахгүй зүгээр л санал цагаан хийсгэж байгаа тэр хүмүүсийн санал. Тэгэхээр энэ бол одоо зүгээр миний зүгээр хувь хүний бодол бол бас тий гадаад байгаа хүмүүсийн саналын аль болох ингээл нэг жоохон авахгүй байх талтай. Энд чинь хүч хаяхгүй, мөнгө хаяхгүй тий ингэж байгаа болвол ер нь бол дахиад өөртөө одоо тэ нэг эмээ үүнрийг ингээл яачдаг те. Тэгвэл нөгөө үннүүд дээр гарсан ньюсийг уншиж байхад яг юу хэлсэн шүү дээ. Улаанбаатартайгаа хүмүүсийн мандат нь цөөхөн орон нутгад байгаа хүмүүсийн мандат хийсэн шүү дээ. Тэгэл дахиад нөгөө нэг сая 8 жил ингээл фейлдсэн те. Тэгээ уусаа дахиад гарах нь тодорхой. Тэгээ хотоо санал аваад гарахгүйгаа мэдж байгаа хүмүүс нь орон нутг руугаа дэвшиж байгаа байх угаасаа. Тийм тэгээд тийм байна. Ер нь бол бидний байр суурь бол одоо яг энэ гадаад байгаа хүмүүс бол бас яг үнэхээр тэр санал өгөх боломжийн нэг юм бүгдээр өгөх сонирхол бол байгаа гэж харж байгаа. Ер нь ингээ ойр тойрны хүмүүс саналаа өгнө те. $1,500 гэдэг чинь бас ер нь бол 7-ны одоо ялна шүү дээ. Тэгээд
машинтай байгаа хүмүүсүүд бол арай өөр асуудал байна л та. Гэхдээ л бас 3 цаг ирж очихтай ингээд нийтдээ 6 цаг бараг тэгэл нэг бүхэл өдөр зарцуулах байхгүй юу юм бол ер нь бол одоо 7 хоногийн 6 өдөр busy ажиллаж амьдэрдэг хүмүүс нэг өдөр өдөр авах ингээд зарцуулаад ирэх бол үнэхээр одоо ер нь бол тийм гарах хэцүү. Тийм юу гарах те цаг гарах Effort үнэхээр энэ бол хэцүү. Гэхдээ яг л нөгөө иргэн хөв үргийг гүйцэтгэл явах нь явна. Гэтэл ер нь бол нэг тэгж амар явахгүй юм бол мэдрээд байгаа. Гэхдээ манай гэр бүлийн хувьд бол ямар ч хэсэн тэрийг хийгээд нэг нь ядаж сонгуулаа өгнө гэдэг өршөлтэй байгаа тий. За ингээд би ялсан дам шиг байна дээ. За тийм ямар ч манай гэр бүлийн манай би бол мэдээж одоо энэ тойрогт дэвшиж байгаагаараа энэний надад санал өг мэдсэн учраас энэ бүх зардлын даан тэр сонгуулийн бүх юмудаа мөнгө хаяна. Тэгээ угаасаа надад ивент итгэгчнэр байгаа. Манай ивент итгэгчнэр эсвэл энэ хүний зардлыг даан тийм нөгөө юм талах сүүмүү тэмдэг мэндг өгчихсөн байгаа. Аль хэдийн энэ саналыг би бодлоо авчлаа. Баярлалаа. Энэ бол нэг иймэрхүү юмуд болоод байгаа. Тэгээд ер нь бол жок гэдэг манайхаа ойлгоорой. Зарим нь бас тэгээд үнэн юм таман зүрхүү ортол ярьсан байж магадгүй ярихгүй ч гэж магадгүй. Тэгээд яг та л өөр өөртөө тэгээд ойлгох нь ойлгоод тэгээд гэх нэг юм. Ямар ч сан залууч сонголоо уриалж байна.